улсын хурлын нэгдсэн чуулган дээр энэ асуудлыг бол хилцэн шийдвэрлэх зөв бахаа гэсэн байр суурин дээр дэмжсэн. За дараагийн нэг асуудал ер нь энэ хуулийг бол нэг яг улс хуураар нь хараад өнөөдөр нийгмийн хүлээлтэнд ёс зүй байгаа юу гэвэл байгаа. Тэгвэл өнөөдөр ёс суртахуун, ёс зүй гэдэг хоёр асуудлыг бид нар тусдаа авч үзэх хэрэгтэй байна. Ёс зүй бол өнөөдөр хэм хэмжээ байхгүй. Өнөөдөр жишээлбэл тухайн байгууллагын онцлогоос нь шалтгаалж, мэрэгжлээс нь шалтгаалж асуудал байдаг. Жишээлбэл одоо улс хурлын байгууллага бол багшийн ёс зүй, эрүүл мэндийн байгууллага бол эмч эмнэлгийн ажилтны ёс зүй. За өнөөдөр бид ярьж байгаа нь улс төрчийн ёс зүй гэдэг ингээд иймэрхүү байдлаар ёс суртахуун гэдэг бол хувь хүний төлөвшил. Өнөөдөр энэ мэрэгжил арга зүйгээс үл хамаарч өнөөдөр гэр бүлийн хүрээндээ өсвөр насндаа ямар хүмүүжил төлөвшлийг авсан бэ гэдэг бол энэ ёс суртахууны асуудал. Тэгэхээр энэ хоёрыг ингэж хооронд нь хольж утгаж ёс суртахууны алдаа дутагдлыг ёс зүйн зөрчил мэтээр андуурч одоо ингэж хариуцлах тооцох асуудал руу оруулж болохгүй гэдэг асуудал байна. За гэтэл өнөөдөр бол би нэгдсэн чуулган дээрээс харахад энэ өнгөрсөн хугацаанд энэ төрийн байгуулалтын байнгын орон дээрээс гарснаас хойш цагаас шин энэ хууль санаачлагчийг төлөөлж орж ирж байгаа нь ерөнхийлөгчийн хамын газрын зарим албан тушаалтан өнөөдөр энэ хууль тогтоох байгууллага буюу энэ парламентын гишүүд энэ парламентод хүндэтгэлгүй хандж байгаа нөхцөл үүсэж байна. Дөнгөж сая дотор одоо 5 сая сонслоо тийм ээ. Улсын хурлын гишүүн жаргалан шүүмжилж үг хэлснийхэн төлөө хичээлдээ суудаггүй байсан, хүнээр гуйлгаж дүнгээ гаргуулдаг байсан гэж та хамаагүй одоо энэ хуулийн төсөлтөд холбоогүй зүйлийг ингэж хууль санаачлагчийг төлөөлж орж ирсэн нөхдөө ярьж байгаа нь өөрөө энэ парламент магадгүй энэ улсын хурлын гишүүдийн зарим тохиолдолд дарангуулын систем үүссэн байна гэдэг нөхцөл үүсэн учраас би өнөөдөр төрийн байгуулалтын байнгын орон дээр дэмжсэн саналаа би өнөөдөр улсын хурлын нэгдсэн чуулганд эсрэгээр би дэмжихгүй саналаа өгч бодож байна. Энэ бол миний одоо улсын хурлын гишүүн. Өнөөдөр улсын хурлын гишүүн гэдэг бол чөлөөт мандат өртөлж орж ирж парламентод төлөөлөх үүргийг хүлээж байгаа. Гэтэл өнөөдөр хууль санаачлагчийн талаас зүгээс орж ирсэн тайлбар дээр төрийн албан агч өнөөдөр ёс зүй хариуцлага хүлээдэг. Гэтэл улсын хурлын гишүүн яахаараа ингэж хүлээж ажиллаж төрийн албан агчийг бол ажиллаж чөлөөлждөг гэдэг. Энэ чинь шал ондоо асуудал байхгүй. Өнөөдөр төрийн албан агчийг ажил болгогч буюу нэг хүн тэр хүнийг сонгож ялгаруулж ажилд авдаг. Тэр байгууллагын ёс зүйн дүрмийг мөрдөх чиглэл болгодог. Гэтэл парламентын гишүүн гэдэг бол өнөөдөр ард түмнээс хэдэн 10 мянган мандатыг өөртөлж орж ирсэн учраас энийг би чөлөөт мандат гэдэг юм. Өнөөдөр гагцгүй хуульд захирах үүргийг парламентын гишүүн хүлээн. Тэгээ би магадгүй одоо энэ парламентын гишүүдийн дунд өнөөдөр би дараадаа энэ дарангуулын тестийн бас нэг үздэгий мэлэг гэсэн юм хувь хүний бодолтой хүртэл болсон юм чинь. Энэ хуулийг бас батлагдвал ер нь алстаа ямар сөрөг үр дагаврууд гарна гэж байна. За ер нь бол цахилгаан хариуцлагатай байх нь зөв. Цахилгаан хариуцлагатай. Тэгвэл өнөөдөр үндсэн хуулиар Монгол улс бол парламентын тогтолцоотой болсон. Парламент нь өөрөө иргэдийг төлөөлж орж ирж байгаа 3 үндсэн чиг үүрэг байна. Нэгдүгээр төлөөлөх, хоёрдугаар хууль тогтоох, гуравт хяналт хэрэгжүүлэх гэсэн. Энэ 3 үүргийг хэрэгжүүлэхдээ хинээс ч хараа тусаад хэрэгжүүлэх юм чиг үүрэгтэй. Тэгэхээр энэ парламентын тогтолцоог илүү дархлаажуулж, илүү институтчилж, илүү төгөлдржүүлэх ийм шаардлагыг л одоо бий болгож байгаа болохоос ш дархлааг нь илүү содруулж өнөөдөр магадгүй өнөөдөр эрх баригч нам энэ хуулийг батлаад дараа нь сөрөг хүчнээ намнах юм тохиолдлын хуулийн дээр нээлттэй харагдаад байна. Өнөөдөр улс төрийн намын төлөөлийн төв байгуулга нь улсын хурлын гишүүнийг өгүүлэн татах хэрэгтэй болох гэж байна. Тэгэхээр энэ зарчмын хувьд зөв юм уу гэдэг асуудал өөрөө орж ирж байгаа байхгүй. Гэтэл үндсэн хуулийн дээр чинь улсын хурлын гишүүн бол бүх ард түмний элч байна гэдэг заасан байгаа болохоос ш аль нэг улс төрийн намын элч байна гэсэн тийм зүйл заалбар байхгүй.